Нэр дэвшигчийг их олон жилийн өмнөөс шүүхийн нарийн бичгийн дараа угаасан мэднэ. Тэгээд манай шүүхийн бас элдв одоо яриа хөөрөө хардлага сэрдэлгээд ордоггүй нуруугаа барьж яг энэ шүүгчийнхээ замналаар тууштай явж байгаа энэ төлөөлөл юм бол нэг нь өнөөдөр энэ Улсын хурлын чуулганы танхим танилцуулагдж байгаа. Баяртай байна. Одоо энэ шүүхийн ер нь энэ туслах жижүүр энэ байдлаас ажил албан тушаалаа эрхэлсэн манай шүүгд зүтгэж байгаа олон залуучууд биш. Одоо тухайлах юм бол энэ шүүхийн ерхий зөвлөлийн гишүүн Магна 2-ын мөнхт байгаа гэтэл бас яг адилхан замаар л явж байгаа. Тэгээ шүүхийн сайн мууг эхнээс нь мэддэг олон жилийн шүүхийн системд явж байгаа өнөөдөр танилцуулагдж байгаа бас баяртай байна. Би зөвхөн хоёр зүйл захиж хэлэх гэсэн юм аа. Түрүү их чухал сэдв нэр дэвшигч маань өөрөө хөндөж ийн энэ шүүхийн шийдвэрийн асуудал. Одоо шүүхийн шийдвэр биелэхгүй иргэний иргэн шүүхийн шийдвэр гүйцэтгэл маш бага хувьтай, захиргааны иргэн шийдвэр гүйцэтгэл маш бага хувьтай байгаад байгаа юм. Тэгээ энэ дээр бол мэдээж улсын их хурл хууль тогтоох дэд байгууллагын хувьд анхаарч энэ өөрчлөлтүүдийг бол хийн. Тэгэхдээ түрүүнд нас хуулийн төсөл боловсруулахад оролцож байсан туршлагатай хүний хувьд энэ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр яаж бодиттой биелдэг байх гэдэг дээр бас зөвхөн шүүн таслах ажиллагаанаас гадна санаагаа чилээж ажиллаарай. За дараагийн нэг зүйл нь хараа тус байдлын асуудал маш чухал шүү. Улсын дэд шүүгийн шүүгчид маань өөрсдөөсөө эхлэх ёстой. Аль ерөнхийлөгчийн үед хизээ хаана ямар томилогдож ийсэн хаанах юм, хинтээ ойрох юм гэдэг энэ хардлагуудаас ангид яг шүүн таслах үүргээ хараа тусаар биелүүлнэ гэдэг бол чухал асуудал байгаа шүү. Одоо тэр манай ариун зээг шүүний ярьж байгаа шиг тэр найрамдлын гэрэмэрэ энтер гэдэг шиг асуудалд ерөөсөө холбогдож болохгүй. Тиймэрхүү дагуулгатай зүйлтэй байж болохгүй. Маш тийм хариуцлагатай хараа тусаар үйл ажиллагаагаа бас явуулах ёстой. Тэгээд нэр дэвшигчтэй үед эргэлзэхгүй байна. Тэгээд энэ шүүхийн хамт олны одоо нэр хүндийг өндөрт өргөж яваарай гэж захиж хэлье. Баярлалаа.